Хүлэмжийн хий гэж юу вэ? Киотогийн протоколоор дараах 6 төрлийн хийг хүлэмжийн хий гэж тодорхойлсон. Үүнд нүрс хүчлийн хий, метан, азотын эсэл, ус фторт нүрс төрөгчүүд, перфторт нүрс төрөгчүүд, гексафторт хүхэр ордог байна. Эхний 3 буюу нүрс хүчлийн хий, метан, азотын эсэл нь байгалийн гаралтай хий байдаг бол сүүлийн 3 хий нь болох байгаль дээр анх байгаагүй буюу хүний хүчин зүйлийн үр дүнд тодруулбал ажил төрлийн хөгжлийн явцад бий болжээ. Гэхдээ хүний үйл ажиллагааны үр дүнд нүрс хүчлийн хийн 87% нь нүрс, шатхуун хэмээх шатах түвшээс, 4% нь ажил төрлийн үйл ажиллагаанаас ялгардаг байна. Хүлэмжийн хийний дэлхийн эрчим хүчний тэнцвэрт байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөө нь дулаар болох үйл явц байдаг бол агаар мандалт хүлэмжийн хийн инфра улаан дулааныг сансарт дэгдүүлгүй барьж байдаг нь дэлхийн гадаргуу болон агаар мандлын доод хэсгийн температурыг нэмэгдүүлж байдаг. Яагаад хүлэмжийн хий гэж нэрлсэн бэ? Хүнсний ногооны хүлэмж. Тэнд ногоог уруулахын тулд дулаан нөхцөл хэрэгтэй. Тиймээс хан дээврийг галгаруутаар хийдэг нь нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх гэж тэр. Учир нь нарны гэрэл хөрсийг дулаацуулдаг. Гэхдээ тэр дулаан буцаад гарах ёстой байтал галгаруутнаас болоод төгжигддэг. Түүний үр дүнд дулаан нөхцөл бий болж байгаа юм. Хүлэмжийн хий дэлхийн агаар мандалд яг ийм нөхцөл байдлыг бүрдүүлдэг байна. Тэгэхээр агаар мандалд очиж хуримтлагддаг хүлэмжийн хий нь дэлхийн үр амьсгалыг дулааруулахад нөлөөлж байгаа болохоос хүний эрүүл мэндэд хортой агаарын бохирдолтой огт хамааралгүй юм. Харин дээшээ дэгддэггүй. Хүний хүчин зүйлийн улмаас үүдэлтэй хорт хий бодисууд нь агаарыг бохирдуулдаг байна. Гэхдээ дэлхийн дулаарл энэ хിവэрээ үргэлжлэх юм бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Монгол улсын хүлэмжийн хийн ялгаруулалт харьцангуй бага. Харин нэг хүн ногдох хүлэмжийн хийн хэмжээ нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулж байгаа байгалийн нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог байна. Хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг салбаруудад аж үйлдвэрийн салбар, цахилгаан дулааны үйлдвэрлэл, тээврийн салбар, хог аягдал, мал аж ахуй, хөдөө аж ахуй, шатхуун олборлох, боловсруулах, ойн үеийн хомсдол зэрэг салбарууд багтдаг юм. Хүлэмжийн хий уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн нөлөөлдөг вэ? Уур амьсгалын өөрчлөлтийг байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан хэмээн хоёр хуваардаг. Гэхдээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдан явагдаж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаатай түлхүү холбоотой. Эдгээрээс дүрдвэл нүрс хүчлийн хий, нүрс, нефть, бензин гэх мэт шатах түлшийг шатаах нь нүрс хүчлийн хийн ялгарлын гол эх үүсвэр болдог. Түүнчлэн оймод огтлох нь бас нэгэн том хувь нэмэр болно. Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 75% нь нүрс хүчлийн хийн ялгаралтай холбоотой байдаг. Метан. Газар ашиглалтын горим өөрчлөх, газрын килэринг хийх, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа нь нүрс төрөгчийг ялгаруулдаг бол сайлын үнэ, ямаа, гахай, одос үхэр, тэмээ, адуу, хонь, түүнчлэн газрын тосны хайгуулын өрөмтлөг, нүрсний уурхай, байгалийн хийн хоолойноос хий алдах, хог хаягдлыг булах, хаях зэрэг нь метаныг ялгаруулж байдаг. Хүний хүчин зүйлийн улмаас ялгарч байгаа хүлэмжийн хийн 14%-ийг эзэлдэг байна. Азотын дутуу эсэл. Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж байгаа хүчин зүйлийн 8% нь азотын эслийн ялгаралтай холбоотой. Гол их үүсвэр нь хөдөө аж ахуй ба аж үйлдвэрийн үйл ажиллагаа юм. Фторт хийнүүд. Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж байгаа хүчин зүйлийн 1% нь фторт хийнүүдийн ялгаралтай холбоотой. Гол их үүсвэр нь аж үйлдвэрийн үйл ажиллагаа байдаг бөгөөд хор хөнөөл нь азотын дутуу эслээс ч илүү байдаг байна. Энэ бүгдээс болж дэлхий дулаарч байна. Дулаарлаас болж дэлхийн тэнцвэрт байдал алдагдаж, улмаар байгалийн гамшигт үзэгдлүүд тохиох давтамжууд ойртож, хүч нь нэмэгдсээр байна. Үүнийг уур амьсгалын өөрчлөлт гинэ. Монгол улсын хүлэмжийн хий. Манай улс жилдээ 20 гаруй сая тонн хүлэмжийн хийг ялгаруулдаг. Манай улсын хувьд хүлэмжийн хий ялгарлын хамгийн том их үүсвэр нь эрчим хүчний салбар. Дараа нь мал аж ахуй ордог байна.